За сайн байцгаана уу, makeup artist Оюутан байна. За та нартай цуврал хичээлийнхаа 5 дахь хичээлээр уулзаж байна. За өчигдөр та нартай би хагас кат крисигээ гоёлын байдлаар будаж харуулж байгаа бол өнөөдөр бүтэн кат крис будалтай гоёлын байдлаар харуулж байна. Мөн та хэдий сонгоод авахгүй ногоон өнгийг сонгоод будсан байна. За энэ дээр би хэтрүүлсэн гэвэл ногоон өнгийн линзэл зүүцсэн байна. Шинэ жилээр эмэгтэйчүүд маань ингээд жоохон тод өнгөөр будаад өгөө гэхээр ихэнхдээ бор хар сонголтуудаа хийгээд байдаг. Тэр бодлыг би жоохон ингээд өөрчлөлмөр байдаг. Өнгийн тоглолтуудыг бол маш сайн хийх дуртай. Ингээд өнгө солигдох тусам таны царайнд ингээд гэрэл нэмээд илүү гоё болж өгнө. Ногоон өнг гэхэд энд одоо маш тийм хүнд мэдрэмж өгөхөөргүй энэхүү хэсэгт ногоон өнгийн уусгал харагдаж байна. Доод зохинд ногоон өнг харагдаж байна. За энэ доод зохины ногооныг бол мэдээж бороор бас будаж болно. Тэр үедээ тантай ярилцаж байгаад хэрвээ үгүй бол танд ногооноор би кат крист хийгээд өгөө гэх юм бол танд ингэж харагдах нь байна. Муу ягаанаар маш гоё байдаг тий. За хар бол угаасаа тэгээд хаанг. За одоо хэдүүлээ энэ хичээлээрээ ямар хичээл сурч байгаа юм бэ гэвэл хагас катыг танд би гоёлоор мөн натурал будаж үзүүлсэн байгаа л одоо би бүтэн кат крисийг танд гоёлын байдалтай будаж харуулсан байна. За шинэ жилээр би танд кат крис гэдэг бодол зохих юм байна. Би танд будаад өгөө гэх юм бол би танд энэ бодолтыг хийж өгөх гэж байна гэж та минь ойлгоод авчгаа. Тэгэхгүй л манайх ингээд будаад эхлэхээр бүх бодол дуусахаас өмнөөс амар сонио харагддаг. Тэр дуусах хүртлээр одоо нэг жижиг деталуудыг нэмжээж хамгийн сүүлдээ гоё болдог. Тэгэхээр одоо нөгөө бодолт эхлээд би буруу сонголт хийсэн байх та энэ нэг л бишээ гэсэн тийм таагүй мэдрэмжийг өгөөд байдаг байхгүй юу? Харин би танд үр дүндээ ийм бодолт гард юмаа гэдгийг танд ингээд видео хичээлээр заагаад өгсөн байх юм бол энэ чинь нэрээ дуусчихаар айгүй гоё юм билий. За би тийм болно доо гэсэн төсөөллөөр та дүүрэн сууж авах нэ. За тэгээд та хэд мань одоо нөгөө линзээ би гоё сонгочхоорой. Линз айгүй чухал шүү гэд хэлсэнтэй. Тэгэхээр та өөрт таалагдсан үнгийн линзнүүдээ бас эртнээс цуглуулж лагаарай. Өнөөдөр би бол ногоон дээр ногоон линз зүүцэн байна. Гэхдээ энэ бол жоохон хэтрүүлгэлтэй. За баярлалаа та бүхэндээ.